эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөн нэвтрүүлгийн 3 дугаар шат үргэлжилсээр байна. Ингээд уралдаанд нэвтрүүлгийн маань 3 дугаар шатанд шалгарч үзсэн 5 сургууль, мөн ихтэй сургуулийн 5 оюутан маань хамтарч нэг баг болон оролцож байгаагаараа их сонирхолтой. Ингээд шүүгчд маань багуудыг хэрхэн даалгавраа гүйцэтгэж байгааг онцгойлон харж дүгнэх болно. Ингээд суглаасаар сонгон хайрхан дүүргийн 9-р сургуулийн 10-ын байнгийнхан болон Мон Алчуус биеийн тамирын дээд сургуулийн оюутан Давдан Чулуун ахтай хамтран нэг аг болсон байгаа. Тэгэхээр тэд нар өнөөдөр эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнуудын дунд хөдөлгөөн ба урт наслал сэдвээр хөдөлгөөн зохион байгуулахаар болсон байгаа. Одоо 3 дугаар шатны шүүгчдэд танилцуулъя. Жудо бүхийн олон улсын хэмжээний мастер, олон улсын А зэрэглэлийн шүүгч Их Төвшин. Sound of Mongolia компани продюсер GCI Монгол төрийн бус байгууллагын 2012 оны нийгмийн хариуцлагын хорооны захирал Дамдын Сүрэн, боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа, боловсролын хүрээлэнгийн биеийн тамирын мэрэгжилтэн Од Баатар. Манай 9-р сургуулийнхаа даалгавраа гүйцэтгэх гээд тэр хаалганы цаанд бүгд сандарсан зогсчихлоо шүү дээ. Тэгвэл эхлэхэд бэлэн үү? 9-р сургуулийнхаа эхлэхэд бэлэн үү? За ихтэй. Нэвтрүүлгийн оролцогч 9-р сургуулийн 10-гийн ангийнхан оюутан Давдан Чулуун ахтайгаа анагаах ухааны их сургуулийн 1-р байрны зааланд оюутан залуусыг хамруулан өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Олон цаг хичээл суусан оюутнууд биеийнхээ чөлөөг гаргахаар зааланд суулцгаалаа. Ижил өнгийн хувцаар чигдэрч зааланд орж ирсэн сурагчид бүгд өөр өөрийн ажил үргийн дагуу оюутнуудыг уриалж энэхүү өдөрлөгөө эхлүүллээ. Манай өдөрлөгийн үйл ажиллагааг аль бие ёсоор нээж үг хэлнүү хэмээн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ардын боловсролын тэргүүний ажилтан биеийн тамирын багш Сүхбаатар таныг урьж байна. Ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулж байгаа хөдөлгөөн ба урт наслал өдрөлийн үйл ажиллагаанд оролцож байгаа та бүхэнд энэ үйл ажиллагаанд өндөр амжилт гаргахыг хүсье өрөөё. За өнөөдөр энэ хөдөлгөөн гэдэг бол өнөөдөр маш чухлаар тавигдж байгаа энэ үед ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олондоос та бүхний өмнөөс баяр талснаа илэрхийлье. Чулуун ахыхаа бэлдсэн 64 тоод тасгалыг оюутан ах эгч нартайгаа мөн 10-ийн ангийн хамт олонтойгоо хамтран хийцгээе. Давдан Чулуун ахыхаа урьж байна. Оюутан залуу сурагчид гар алдаж гимнастикийн зааваа. За бүгдээрээ 64 тоо дасгалыг тоонд одоо манай хүүхдүүдийг харж хийцгээнүү хэмээн оюутнуудаас хүсэж байна. За манай сурагчид маань бүгд зэрэг тоолоод яваарай. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1
4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2
5 6 7 8 1 2 3 4 5 6 7 Анагаахын оюутнууд маань хичээл ихтэй жоохон ачаал ихтэй ажилладаг, суралцдаг. Тийм болохоор тэр үүднээс нь хөдөлгөөн жоохон оруулъя. Эрүүл мэнд нь жоохон анхааръя. Өөрсдийнх нь одоо тэд нар чинь бүгдийг хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа улсууд шүү дээ. Тэр үүднээс өөрсдийнх нь бас эрүүл мэндийг жоохон ч гэсэн хөдөлгөөнтэй идэвхтэй өндөрлөе гэж тэгэж анагаахын оюутнуудыг сонгосон байгаа. Манай хамт олон бол бүгд миний одоо гаргасан санаа одоо бүгдийг дэмжиж байгаа. Бид нар ч гэсэн өөрсдөө санаа бодлого хуваалцаж байгаа. За одоо бүгдээрээ энэ хөгжмийн хайн дээр хийж гүйцэтгэе. Everybody's drinking. Everybody fiesta with
сүүлдээ. Дөрга, долоо, нэ. Баярлаа. Ойтон залуустаа баярлаа. Ширээтэй 64 дот засгалыг давтамжуул ахынхаа заач гиснээр хийлээ. Амьдрал дээр олон бэ тэр бас ингээд амьдрал дээр маш их хэрэглэгддэг засвалууд байлаа. Гэхдээ хүүхдүүд маань бас дагаад үзэж хүмүүс манаас дагаад хийх юм бол би энд чинь бас их нөлөө үзүүлэх юм шиг санагдлаа. Бид хоёр бас маш их амсгадлаа гэлтэй. Утгагүй хүлэрхөө баяртай. Тэгээд манай сургуулийн маань хамтлан эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийнхан болон 9-р сургуулийн хамт олон маань маш хөгжилтэй зааж гисэн маш их баярлаа. Тэгээд хоёрын хөөцч гисэндээ их сайн кафег авч идлаа. Их сайн эрчимтэй хөдөлгөөнийг хийж чадлаа тий. Та бүхэн ч гэсэн гэртээ дагаад хийгээрэй. Тэгээ одоо манай энэ хүү үйл ажиллагааг шимж өхийн тулд Тайбо Arabic үзүүлбэр саяны Arabic бол надад олон манай үзэгчдэд маш их таалагдсан байхаа. Тэгээд ер нь саяны Arabic-ийг энэ тэмцээнд орох гэж бэлдсэн үү? Эсвэл өмнө нь ер нь Arabic-ээр хичээлдэг байсан уу? Бид нар бол Arabic-ээр хичээлцгээдэг. Тэгээ энэ хүү Arabic-г болохоор Taibo Arabic гэдэг. Тэгээ энэ Arabic-г болохоор энэ үзүүлбэрт үзүүлэх гэж бэлдсэн. Taibo Arabic гэдэг нь яг юу юм бэ те? Arabic-ээс яг ямар зүйлээр онцлог юм бэ Taibo гэдэг? Ямар нэгэн давуу талаараа гэвэл өөрийгөө хамгаалах зорилготой. Одоо эвсэл шаардсан тийм хөдөлгөөн байхаа. За та нарын хувьд юу манай Довтон жилийн анги ахын маань ангийнхан байгаа те. Тэгэхээр одоо манай өдөрлөгийн маань цаашдын одоо нөгөө нэг хөтөлбөрүүд нь яг юу ах юм болоо? Тэрийг одоо 9-р сургуулийнхан л одоо мэдж байгаа ах та. Тэгвэл бүгдээрээ 9-р сургуулийнхан болон Довтон жилийн ах та амжилт хүсээд нэг гоё одоо те манай нэвтрүүлэгтэй холбоотой нэг өрөө хэлээд тусгах гэх үү? Амжилт хүсье. За ингээд манай эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн оюутнууд маань багийнхаа хэсэгчтэй бүгд 4 багт хуваагдаж 4 хэсэг болж тус тусынхаа байрыг эзлэнэ үү гэмээр хүсэж байна. За энэ өртөн дээр маань голцоо хүч шаардсан саадууд тавигдсан байгаа. За эхлээд энэ дээр өсрөн. Өсрээд ижээ өвдгөлд суугаад бөмбөгийг дээрээс хотоолтой шиднэ. Бөмбөг маань 3 кг-ийн жинтэй байгаа. За буцаад тэгээд шидэд дуусчаад буцаж ирээд энэ хараагаад тэгээд дараагийн үндэ тоглоомоо өгнө. Ойлгосноо. Тэгээд арднаа.
Манай удирдлагын хувьд бол хүн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд идэвхтэй хөдөлгөөн бол зайлшгүй байх ёстой гэдгийг хамгийн ихээр сайн ойлгосон. За энэ оюутнуудаа. За энийг шүлжижгүүр. Матрасан дээр юмхтай яаж өнгөрч болно? Урагшаа толгоогоор өнгөрч болно, хажуудлаараа өнгөрч болно. Цаана тэнцвэрийн дасгал 10 секундын хугацаанд барина. Яаж тэнцвэр байхыг харуулж. За тулж хөвцөн байдлаас. За хараа яг урагшаа цэх. За тэгээд энэчнээс хөл нийлнэ. За баруун хөл, зүүн хөл. Баруун гар зүүн хөл. Зэрэг өргөөд цаг яв. Ингээд 10 секунд барих юм бол тэнцэнээс манай шүүгч маань болно гэсэн тохиол өгнө. Тэгээд чихвэл бухаага дараагийн үндэ ирээд. За. Гар юм уу хөл аль төрүүлж ирэх юм бол цаг загсна. За. Тэгээд тулж байгаа хөл өдмий дээр. Сайн мөн үү. За сая дасгалаа хийлээ. Хэр их ядруу, хэр их сүлдэв? Ядрах гайгүй. Гэхдээ ямар цэнцүүр хүч шаардсан. Энэ дасгалаа ингээд. Ер нь таны хувьд өмнө нь энэ дасгалаар хэр хичээлдэг вэ? Ерөнхийдөө бол иймэрхүү дасгалуудаар бол хичээлдэг 10 жилээсээ. Мэдээж хүнд бол заашгүй хөдөлгөөн байх хэрэгтэй. Хөдөлгөөн байж чинь үе гар мөч хөдөлж бидний одоо амьд явахнаас урцснаа гэж ярьсан мэт. Тэр хөдөлгөөн бол хүний биед чухал хэрэгтэй. Сайн байна уу давтамжлах? Сайн байна уу. Өнөөдрийн өдрөлөг таны хувьд хэр сайхан болж байна? Таны хувьд нэг сонирхолтой байх шиг байна л да. Ер нь энэ дасгал маань те оюутан залуучуудын маань хувьд биед нь ямар эерэг нөлөөтэй юм бэ? За энэ дасгалын маань нэг хүн ээлжтэй 5 секунд бариад эсрэг талдаа 5 секунд бариад одоо 30 минут хийхэд одоо 15 км хөөсөнтэй тэнцгээр тийм хөлс хүч гардаг. За манай хүүхдүүд маань маш сайн ердөөсөө яг урайлгхан за хаа ингээ хаа тгий довдончдаа хаа ингээл тэгэл байдаг багш маань ч гэсэн ер нь хариуцлагатай. За тэмдэгтүүдийг сүлжиж гүйж ирээд энэ тэмдэгт одоо энэ нэмэх сектор тариа. Урагшаа хоошоо 1 2 3 4 5 6 7 8. За ингэж хий. Энэ тоглоомыг яаж байгаа юм гэхээр эхний хүн сүлжиж гүйж ирээд энэ ч 10 секунд юмаа бичүүлчихэд буцаж гүйнгуудаа 2 дахь хүндээ дамжуул. За ойлгомжтой юу? Тэгэхэд бос оюутнууд тийчээ хүлээж байна. За зооныхаа наад. За. За ягаад энэ тэмдэгтийг шүлжиж гүйж байгаа юм бэ гэх юм бол одоо тэр төвөөс цогцох хүчийг ашиглаж фосфорын флофт гэдэг өндрийн хариалттай байгаа шүү дээ. Тэрэнд хариалахад одоо дөхүүлэх дуурай маань тасал болж гэж байгаа. За энэ сектор дээр ягаад хариалгаж байгаа юм бэ гэх юм бол өндрийн хариалтанд хариахын тулд өсрэлт хэрэгтэй, өсрэлттэй байх хэрэгтэй, техниктэй байх хэрэгтэй. Тийм учраас чи өсрэлт хөгжүүлэх зорилготой энэ нэмэх секторт хариалгуулж байгаамаа. Сат тийм биш үү? Ер нь их хурд хүч авахалцсан ба их шаарддаг юм байна. Тэгээд миний хувьд ч гэсэндээ хийхэд их сайхан байлаа. Итгэвтэй хөдөлгөөн болж чадлаа. Тэгээд бүгдээрээ оюутнууд дээр арчи.
Таны хувьд ер нь сэтгэл хэр их нийцтэй? Оо, дайжгүй. Ер нь өмнө нь ер нь итгэвтэй хөдөлгөөнөөр хэр хичээлдэг вэ? Найхтар хичээлдэг шүү дээ. Тамир болохоор хичээлдэг. Ер нь хөдөлгөөн урт наслалт мөн үү таны хувьд? Мөн шүү дээ. Уусаа хөдөлгөөн байхгүй бол би бэлдэр авахгүй хүн хөдөлгөөний төлөвлөлөөр өвчин тусах боломжтой. Таны одоо энэ дээр одоо тий тавьсан эмблем нь ер нь яг ямар хүчтэй болоо таны хувьд? Энэ нь 9 дугаар сургуулийн одоо энэ зохиогдож байгаа юуныхаа эмблем гэсэн. Ер нь бүх оюутнууд зүүсэн байгаа тий? Ахаа бүх оюутнууд зүүсэн байгаа. За баярлаа. За өнөөдрийн өдөрлөг хэр сайхан болж байна таны хувьд? Миний хувьд бол үнэхээр их сайхан болж байна. Хөдөлгөөн бол угаасаа бидний урт наслах их үүсвэр найд болохоор сайхан байна. Ахаа. Ер нь өмнө нь хөдөлгөөнөөр хэр хичээлдэг вэ? Нэг их хичээлдэг. Гэхдээ спорт амар дуртай. Эхний хүн хариалтыг гүйцэтгэв. За тэгээд буцаж ирээд хоёр дахь хүн дахиад хариалтыг гүйцэтгэв. Эхнээс хариалаа. За энэчнээс үгүй хариалтаараа яаж хариаж болно. Гэтэ техникээр хариавал араа хоол явна шүү дээ. За энэчээс хариалаа. За энэ хариалаа ижээ хүүхэд маань тэмдэглэн. Хоёр дахь хүний тэмдэглэсний ардаас хариа. Гүйж ирээд энэчнээс шууд гэрчэндээ хариаж болохгүй шүү дээ. Энэчээ за яг үндсэн зогсолтоороо зогсож байгаа. Дараагийнхаа хариалтыг. Тэгээд ингээд цаашаа үргэлжлээд яваад байна. Тэгээд та 15 хүн хэр их хол хариасаа тэрүүгээр шалгаруулнаа. Саяг аль өртөөгөр ороод гарваа. Сая дөр нэмэх тэмдгийн өртөөгөр орсон. Тэгээд уртын арилтаар ороод багаарсаа орчоод ирлээ. Уртын арилт дээр ер нь хэр урт хариа бай таны хувьд? Миний хувьд метр 71 хариас ер нь. Метр 71. Дундаж урт хариас гэж. Ер нь 9 дугаар сургуульд албан чөлөө ах маань ер нь өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Таны хувьд ер нь өмнө нь танай сургууль дээр иймэрхүү өдөрлөг хэр их зохион байгуулдаг байсан бэ? Би 1-р курс оюутан талаа тийм болохоор санагдгүй. Гэхдээ ерөнхийдөө иймэрхүү үйл ажиллагаанууд маш их болдог. Тэгээд ерөнхийдөө спортын үйл ажиллагаа болоо таалагдчихна. Энэ өдөрлөгийг зохион байгуулна гэхэд таны анги болон таны хувьд ер нь яг хэр хүлээж авсан бэ? Баяртай хүлээж авсан энэ гоё өдөрлөг болох юм ин ангаараа оролцоогоо гэж бодоод бүгдээр уриалаа зорилгоо тавиад орж байгаа. Таны хувьд хөдөлгөөн урт наслалт мөн үү? Мөн байлгүй яг мэдээж хөдөлгөөнтэй ирж хүчтэй байснаар хүн илүү сайн эрүүл амьдрах шүү. За баярлаа. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн өдөрлөг ер нь хэр гоё болж байна? Ер нь дажгүй болж байна уу? Өөрөөсөө бие биедрийг хөгжүүлэхэд ер нь бол нэлээд тусдсан болно гэж бодож байна. Хөдөлгөөн урт наслалт мөн үү таны хувьд? Мөн байлгүй яхаа. Таныг одоо тэнд хариаж явах явцад та ер нь хэд хариаваа? 2 метр хариасан. Вау. За тэгээд танд олон танай сургуулийн хамт олон өнөөдрөөс өндөр амжилт. За баярлалаа. Баярлалаа. За бүгд анхаараарай. За намайг дагаад хэлсэн шүү. Баруун урагшаа. Баруун хойшоо. Баруун урагшаа. Сэгсрээрээ. Эргээд. Зүүн урагшаа. Зүүн хойшоо. Зүүн урагшаа. Сэгсрээрээ. Эргээд. Баруун гар урагшаа. Баруун гар хойшоо. Баруун гар урагшаа. Сэгсрээрээ. Эргээд. Зүүн гар урагшаа. Зүүн гар хойшоо. Зүүн гар урагшаа. Сэгсрээрээ. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. Баруун хойшоо. You put your right elbow Баруун in, хойшоо. your right elbow Баруун out, хойшоо. your right elbow in, Сэгсрээрээ. you shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. Зүүн хойшоо. You put your left elbow Зүүн in, хойшоо. your left elbow Зүүн out, хойшоо. your left elbow in, Сэгсрээрээ. and then you shake it all about. Эргээрээ.
урагшаа. You put your head in, Толгоошоо. you put your head out. You put Толгоошоо. your head Сэгсрээрээ. in and you shake it all about. Эргээд. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. Right here. Баруун You урагшаа. put your right hip in, you put your Баруун right hip урагшаа. out. Баруун You put your урагшаа. right hip in Сэгсрээрээ. and you shake it all about. You do Эргээд. the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. Зүүн тишээ урагшаа. You put your left hip in, you Зүүн put тишээ your хаашаа. left hip out. Зүүн You тишээ put your урагшаа. left hip in Сэгсрээрээ. and you shake it all about. Бүх биеэр урагшаа. You put your whole self Бүх in, биеэр you хаашаа. put your whole Бүх биеэр self урагшаа. out. You put your whole Сэгсрээрээ. self in and you shake it all about. Эргээрээ. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. Хамар урагшаа. You put your backside Хамар in, you хаашаа. put your backside out. You Хамар put your урагшаа. backside in Сэгсрээрээ. and you shake it all about. За за. Hokey and you turn Хоёр. yourself around. That's what За. it's all about. Хамтарч ажилласан бүх багш нартай олон сургуулийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр. Ингээд оюутнуудаа ингээд айгүй цоглог ритмтэй авах бид нар бүр өөрсдөө дагаад хөөрөөд тэгээд ер нь манай өдөрлөг үнэхээр гоёлсон. Сэтгэл санаанд үнэхээр хүрч чадсан. Хэрвээ та нар төрүүлвэл хаашаа аялмаар байна вэ? Мэдээж ангаараа байгалийн дурсгалт үзэсгэлэн газраар аялна гэж чинь. Ёлын ам мэдчихлээ. За манай 9 дугаар сургуулийн 10-ын Г ангийнхан маань ер нь хэр идэвхтэй оролцсон бэ? Идэвхтэй байлгүй яах вэ? Одоо бүгд л харж байгаа ингээл жигдэрсэн, удирдамж авсан. Одоо заавар авсан цагаасаа бүгдээрээ идэвхтэй хөдөлж ажиллаж байгаа. Хэд хоног гэлцэн бэ? 14 хоног болсон. За ингээд шүүгч нар маань Довтон чулуунаас асуух зүйл юу байна? Хэлэх зүйл юу байна? За энэ өдөрлөгийн ажиллагааг маш өндөр хэмжээнд сайн зохион болсон Довтон чулуун болон 9-р сургуулийн хамт олонд баяр хүргье. За яагаад амжилттай болов гэхлээр багийн бүрэлдэхүүний зохион байгуулалт маш сайн байсан. Тийм учраас Довтон чулууны гаргасан зарим алдаанууд бол багийн нөгөө гишүүдийн ажил үүргийн хувьд маш тодорхой байсан учраас Довтон чулууны гаргасан алдаануудыг маш сайн ингээд залруулж байсан. Мөн нөгөө ажил үүргийн хувьд сайн байснаар Довтон чулуунд одоо нөгөө багуудаа хяналт тавих боломжууд маш сайн гарч ирсэн учраас энэ өдөрлөгийн ажиллагааг бол амжилттай зохион байгуулагдлаа гэж үзэж байна. За баяр хүргэе хүүхдүүд. За хамгийн бахархууштай зүйл маань юу байсан гэхээр өдөрлөгт оролцож байгаа оюутан эгч ах нарыг аягүй сайхан байлдан дагуулж чадлаа та нар. Зааж өгсөн хөдөлгөөн тэмцээн уралдаанд бол удирдагдан оролцлоо. Тэгээ та нарын тэр бүжгийн санаа хөдөлгөөн бас их сайхан санаа агууштай зүйл байлаа хүүхдүүд. Баярлалаа. Хувцастай хөдөл маш сайн зохион байгуулж чадсан байна. Өдөрлөгийн эхлэлтэй жагсаал зохион байгуулалтаар эхэлсэн аливаа үйл ажиллагаа бол биеийн тамирын болон ер нь хөдөлгөөн эрүүл мэндийн холбогдлолтой үйл ажиллагаа бол жагсаалын дасгалуудыг хэрэглэдэг. Энэ талыг амжилттай хэрэгсэнд бас баяр хүргэе гэж бодож байна. Хэдийгээр жагсаалын үйл ажиллагаа амжилттай явж байсан бол манай ирээдүйн биеийн тамирын багш Довтон чулуун маань командын арга дээр алдаа гаргасан байгаа. Оюутнууд болон манай оролцогч 10-гийн жагсаад гимнастикийн зан авахад зүүн гар тийш гар алдлан хавсралтай алхмаар гимнастикийн за ав гэж хэлэх командыг буруу гэж хэлсэн тийм. Тэгэхээр бид арга зөв хэрэглэж чадахгүй бол хүмүүс маань гүйцэтгэл байхгүй болчдөг учраас командын арга гэдэг маш том аргыг зөв хэрэглэх талаар цааш та анхаараарай гэдгийг сануулъя гэж бодож байна. Та бүхний тайлбарлах байдал жоохон дутмаг харагдсан. Нөгөө өртөн дээр байгаа хүүхдүүд буруу гүйцэтгээд алдаа гаргамтан зогсох байдлууд харагдсан. Хэрвээ та нар дасгалаа эхлэхийн өмнө хүн болгонд хүрхүйцээр ойлгомжтой тайлбарлсан бол оролцож байгаа оюутан нэг бүр маань дасгалыг зөв гүйцэтгэх талаасаа хичээх байсан. Зөвхөн ингэж хийнэ гэдгийг л ерөнхийд нь ойлгосон болохоор хөлөө нийлүүлж өсрөх үү, нэг хөл дээрээ өсрөх үү, тийм ээ? Ураг шөнхөрхтөө гар тулах уу гэх мэтийн зөв гүйцэтгэлийн талаар та нар оновчтой тодорхой тайлбарлаагүй учраас алдаанууд гаргаж байсан гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Энэ бол та нарын алдаа байсан, оюутнуудын алдаа байгаагүй гэдгийг бас хэлмээр байна. За ингэж баярлалаа та бүхэндээ. За шүүгч нартай баярлалаа. За ингээд Довтон чулуун болон 9 дугаар сургуулийн 10-ын Г ангийнханд амжилт хүсье.
Та нарын өрөө юу илээ? Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Баяртай.